Сэнгийн талаарх 5 түгээмэл асуулт. Саяхан би ээж болж үзсэн. Надад гараа чөлөөтэй байлгамаар санагдахад хамгийн сайн шийдлүүдийн нэг нь сэнг болохыг би ойлгосон. Гэхдээ би сэнгийн талаар мэдээлэл цуглуулж эхлэхэд сэнгийн тухай маш олон ташаа ойлголт байдгийг ойлгосон. Өнөөдөр бидэнд сэнгийн зөвлөх Светланад хамгийн түгээмэл тавигддаг топ 5 асуултыг асуух сайхан боломж байна. Светлан, хүүхдийг сэнгээр хэдэн наснаас зөөж болох вэ? Бүтэн хугацаанд төрсөн эрүүл хэвийн жинтэй нэрийг төрснөөс нь эхлэн сэнгэнд зөөж болно. Хэвийн жинтэй гэж бид 3 кг-аас дээшийг авч үздэг. Гэхдээ 3-5 кг-аас сэнгээр явж эхлэхийг бид зөвлөдөг. Энд онцлог зүйл нь нэрийг төрүүлсэн эхэндээ идэвхтэй удаан хугацаанд сэнгээр зөөхөөс өмнө 3-4-7 хоног амарч авах хэрэгтэй гэдэг юм. Гэхдээ энэ бүх хугацаанд хүүхэд слингоа буюу слингоимэ дээр гих мэт сэнгэнд байж болно. Энэ асуулт олон эцэг эхийг ихээр түгшээдэг. Гэхдээ үнэндээ ямар нэг хязгаарлалт байхгүй. Миний охин одоо 2 настай. Бид одоо хүртэл слинг ашиглаж байна. Сайхан. Хүүхдийг ерөнхийдөө хэр удаан зөөж болох вэ? Зөвхөн слингээр. Стандарт зөвлөм чинь 40-60 минут. Гэхдээ хүүхэд унтсан бол бид түүнийг зөөхгүй. Эхний хэдэн сард нэрээ хүүхэд слингэнд 2 цаг хүртэл унтаж болох нь ойлгомжтой бөгөөд энэ хэвийн зүйл зүгээр л дараа нь илүү урт завсарлага авдаг. Одоо хамгийн аимшигтай асуулт. Хүлээн зөвшөөрцгөө хүүхэд слингэнд суухдаа өгзөг дээрээ суудаг уу? Үгүй, хүүхэд өгзгөө сандал шиг суухгүй. Эцэг эхийн нуруунд наалтан шахагдсан байдаг. Энд Геннади туслана. Бид камерын өмнө үзүүлж ажиллаж байна. Сэнгийн байрлал нь хүүхдийг гараараа нааш нь наалдуулж байгаа байдлыг дуурайдаг. Би түүний өвдгийг физиологийн байрлалд дэмжиж байна. Гэхдээ доод гараа авбал тэр хөдлөхгүй. Хүүхэд хаашаа ч явдаггүй. Тэр хөвч байгаа биш. Тэр надад наалтсан байна. Сингт яг адилхан зүйл байна. Шин төрсөн хүүхдийг босоо байрлалд зөөх нь маш аимшигтай. Учир нь тэр толгоогоо барьж чадахгүй мэт санагддаг. Түүний хэвтэй байрлалд зөөж болох уу? Шок контент. Хүүхэд ихийнхээ хөвлөд 27 хоногийн турш босоо байрлалд байдаг. Тэнд хөнгөн жинтэй усны хэмжээ их. Хүний бие умаа ханыг хүрэхгүй байхаар тиймээс хүүхэд босоо байрлалдаа дассан байдаг. Магадгүй бидэнд энэ дасахгүй санагдаж болох ч хамгийн гол нь хүүхдээ сэнгэнд хэвтэй байрлалд авч явах нь үнэхээр аимшигтай. Учир нь 4 сарын дотор энэ нь байрлалаас шалтгаалсан амьсгал боогдох аюултай. Хүүхдийн эрүү хөхний дээгүүр дарагдана. Светлан. Миний бодлоор би хүүхдээ сэнгэнд зөөж байхдаа түүний анхаарал надаас илүү орчноо харахыг хүсэж байна гэж бодож байна. Түүнийг дэлхий рүү харуулж суулгаж болох уу? Эсвэл энэ боломжгүй юу? Дэлхий рүү харуулж суулгах нь ямар ч насны хүүхдэд физиологийн хувьд тохиромжгүй. 500 сарын дотор энэ нь аюултай. Учир нь хүүхэд амьсгал боогдож өгөх аюултай. Хэрэв том хүн анхааралгүй бол хүүхэд толгоогоо хөхөн дээрээ тавьж, эрүүн хөхөнд наалдаж байрлалаас шалтгаалсан амьсгал боогдох аюултай. Хүүхэд томорсоор байх тусам түүний чин нэмэгдэж дэлхий рүү харуулж суулгах үед хөдөлгөөний аппаратад ачаалал нэмэгдэнэ. Учир нь энэ байрлалд бид хүүхдийн нурууг физиологийн мөрөөсттэйгээр байрлуулах боломжгүй бөгөөд энэ нь ачааллыг шингээдэг. Ялангуяа насанд хүрсэн хүний алхалтаар нэмэгдсэн ачааллыг. Тиймээс миний хүүхэд орчноо харахыг хүсдэг. Энэ нь эцэг эхчүүдийн дунд маш түгээмэл хүсэлт бөгөөд би үүнийг 2-3 сартай хүүхдийн эцэг эхчүүдээс шууд сонсдог. Гэхдээ энд 2-3 сарын хугацаанд хүүхдийн харааны зай 20 см байдаг гэдгийг ойлгох нь чухал. Тиймээс та түүнийг дэлхий рүү харуулбал тэр бүдгэрсэн зураг харах болно. Хүүхдийг дэлхий рүү харуулахын оронд биеийн хажуугаар зүүх, жишээлбэл цагирагтай слингээр, эсвэл хүүхдийг хажуугаар нь зүүх боломжтой. Эсвэл нуруугаар нь үүрэх байрлал байдаг. Энэ үед хүүхэд таны мөрөөр харж бодитоор дэлхий рүү харсан байрлал байдаг. Учир нь тэр таны хөдөлгөөний чиглэл рүү хардаг. Сайхан, одоо дүгнэлт хий. Хүүхэд слингэнд өгзгөө суулгасан байдлаар суухгүй байна. Тэр нь эцэг эхийн хөхнөөс слингээр бэхлэгдсэн бөгөөд маш физиологийн байрлалд байна. Түүний сууг болон нуруунд юу ч дарамтлахгүй. Шинээр төрсөн хүүхдийг ямар ч тохиолдолд хэвтэй байрлалд люл маягийн байдлаар өөрч болохгүй. Хүүхэд зөвхөн босоо байрлалд байх ёстой. Хүүхдийг гар дээрээ хэвтэй байрлалд зүүх боломжтой. Гайхалтай. Мөн хамгийн чухал нь ийм байрлалд слингэнд бид хүүхдийг хизээж суулгах ёсгүй. Хүүхэд слингэнд зөвхөн ийм байрлалд буюу нуруугаар нь үүрэх маягаар байх ёстой. Танд баярлалаа. Энэ нь сонирхолтой, мэдлэгтэй, ашигтай байлаа.